За энэ үндсэндээ яагаад энэ хуулийг гишүүд болон за дарга өргөн барих болсон үндсэн шалтгаан юу вэ гэхээр 2022 онд зөвшөөрлийн хууль батлагдсан байдаг. Анх бол 2002 онд энэ аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хууль гэж байсан. Тэгээд 20 жилийн дараагаар энэ хууль нь шинжилсэн найруулга ороод за 1600 гаруй зөвшөөрөл одоо тэгээд тэр нь бол зөвшөөрөл бүртгэл ингээл айгүй олон нэртэй байсан. Тэгээд 1600 гаруй зөвшөөрлийг 362 зөвшөөрөл болгож бууруулад тэгээ 22 оноос хойш үндсэндээ улсын их хурлаас байгуулагдсан ажлын хэсэг 3 удаа шалгалт хийж хуулийн хэрэгжилтэй холбоотойгоор шалгалт хийсэн. За тэгээд асуудлууд нь ямар асуудлууд гарсан бэ гэхээр одоо сүүлдээ бол нөгөө зөвшөөрөл гэдэг нэрээс татгалзаад за бүртгэл, дүгнэлт, баталгаажуулалт, гэрчилгээ, магадлан итгэмжлэл, сертификат гэдэг нэртэй байдлаар зөвшөөрлөд олгогдож гисэн. Тэгээ 362 зөвшөөрөл маань явсаар хагаад за 800 гаруй болсон баг өнөөдрийн байдлаар. Жишээлбэл одоо журмаар 265 бүртгэл олготой явж байгаа. Журмаар. За дүгнэлтээр 232 дүгнэлт гарч байна өнөөдрийн байдлаар. Баталгаажуулалт тэгээд 72 төрлийн баталгаажуулалт хийгдэж явж байгаа. За гэрчилгээгээ 132 төрлийн гэрчилгээ олгогдоод явж байна. За магадлан итгэмжлэл гээд 30 магадлан итгэмжлэл явж байгаа. За сертификат гээд 9 төрлийн сертификат явж байгаа. Тэгэхээр эдрийг бүгдийн зэгцлэе. За цаашдаа бол ер нь бүртгэл гэдгийг юу гэж ойлгох вэ? Одоо мэдгэл гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг байдлаар энэ хуулийн шин одоо нэмэлт өөрчлөлт тэрийг нэлээд зэгцлэг үүднээс орж ирсэн байна. Мэдгэл гэдэг нь маань үндсэндээ ямар нэгэн зөвшөөрөл одоо авахгүйгээр одоо ажлын байрны дүгнэлт авахгүйгээр за эрх хөхий байгууллагада энэ үйл ажиллагаа эрхэллээ шүү гээл мэдгдэл бол. За тэгээд үйл ажиллагаа эрхлээд эхэлнэ. Гагцгүй ямар шаардлага тавигдах вэ гэхээр Игснээс хойш тэр шаардлагадаг шалгуур үзүүлэлтүүдэд бүгд нь хангаж ажиллах хэрэгтэй гэж байна. Стандартын шаардлагуудаа хангаад явна шүү гэдэг нөхцөл тавигдана. За эрх хөхий байгууллага мэдээж хэрэг очих шалгах эрх нь байна. За тэр нөгөө шалгууруудаа хангаагүй байвал одоо үйл ажиллагаанд төдөлзүүлэх эрх нь бол байна. Тэгэхээр нөгөө аль талдаа хариуцлагатай болох ёстой болчихж байгаа. Нөгөө эргэн аж ахуйн нэгжийн тэр шалгуур шаардлагуудаа хангаад явах ёстой болно. Нөгөө талдаа бол шууд бизнесээ эхлүүлээд явах боломжтой болсон. Яг энүүгээр бол үндсэндээ чигжид дунд үйлдвэр эрхлэгч нарт бол одоо нэлээд нуруугийн тэнэлгсэн ийм үйл одоо хууль болно гэсэн үг. За баярлалаа. Тэгээ асуулт гарвал нэмээд хариулъя. Улсын их хурлын гишүүн Сорон Зомл.